Эрдэнэс таван толгой компани 1072 ширхэг хувьцааны 30%-ийг засгийн газарт худалдах иргэд өнгөрөгч даваа гарагаас арилжааны банкудад хүсэлтээ гаргаж эхэлсэн. Өнгөрөгч баасан гарагийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ банкнд гаргажээ. Албаныхны мэдээлж байгаагаар хүсэлт гаргаснаас 7 хоногийн дараа эхний 100 мянган төгрөг дансанд нь орох учиртай. Ямар ч тач өнгөрөгч даваа гарагт хүсэлт гаргасан иргэдийн мөнгө өнөөдөр дансанд нь орж эхлэх юм а. Засгийн газрын ээлжид хуралдааныг өнөөдөр 10 цагт товолжээ. Нийт 10 асуудал хилэлцгээр төлөвлөсний дотор өнгөрсөн 7 хоногт хойшлуулсан 5 толгойн цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай багтаж байна. Энэ тухай Монгол Улсын сайд инх сайхан хэлэлцүүлэх юм байна. Чөлөөт бүхийн Полийн допын олон улсын тэмцээнд Польш улсын Спала хотод болж байна. Тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 5 бүх тойргоор барилцснаас жин өгсөн зодголсон олон улсын хэмжээний мастер орхон эхний даваанда Польшийн тамирчин Уржэсэ Наталья нарыг цэвэр Мадровскаг 4-2-оор ялсан бол сүүлийн барилдаанаа Шовдрыг 7-гээр ялж түрүүллээ. Эсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-наас эхэлсэн өчигдөр физик нийгмийн тухай мэдлэг Орос хэлний шалгалтыг тус бүр өгснөөр дуслаа. Энэ жил эсэлтийн ерөнхий шалгалтыг 37800 залуус өгсөн. Тэдний 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчд юм а. Эсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын тестэд задарсан гэх шууган дэгдсэн ч боловсролын үнэлгээний төвөөс няцааж ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд сануулсан юм а. Цаг үр орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдөр буюу 6 дугаар сарын 20-нд баруун аймагуудын нутаг, төв болон говийн аймагуудын баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймагуудын нутгаар, 23-нд баруун болон зүүн аймагуудын нутгаар бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Засгийн газрын харьяа 11 төвд өнгөрөгч 7 хоногт иргэдээс ирсэн санал гомдлыг танилцуулжээ. Хамгийн анхаарал татах гомдлыг онцолсон байна. Тэрээр Сонгины хархин дүүргийн 22 дугаар хороо Баянголын амны 11-1 тоотод ганцаараа амьдардаг иргэний хаяг дээр 4-5 хүн нэмэгдсэн байжээ. Тухайн асуудлыг шалгаж өгнө хэмээн иргэн мэдээсэн байна. Сонгуулийн үеэр хаяг дээр амьдардаггүй хүмүүсийг бичиж санал өгүүлдэг гэсэн яриа бий. Тиймээс л асуудлыг холбогдох газрууд нь шалгаж нэгтлэх, мөн иргэд бүртгэлээ хямдах шаардлага тулгарч байгааг ч эндээс харж болохоор байна.